Улаанбаатарын цагдаагийн газрын гэмт хэрэгтээ тэмцэх газраас хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн үед орон байрны хулгай болон бусдын тээврийн хэрэгслийг орон нутагт дамжуулан хулгайлдаг этгээдийг илрүүлэн шалгаж байгаамаа. Энэ талаар бид албаны хүнээс тодрууллаа. Мөн одоо насанд хүрээгүй этгээд дээ нарт холбогдох хэрэгтэй. Одоо 45 үйлдэлтэй 21 хүнд холбогдох хэрэгт мөрдмөл цалтай ажиллагаа явуулж байна. Энэ хэрэг дээр мөн иргэн дээр одоо 15 настай өөрөө компьютер тоглоомонд юм донтчихсон. Тэгээ машин унах зорилгоор магтаан биш бодлоо. Унах зорилгоор тоглоом машин хулгай зурж дуусаад орхиод тавьчихсан. 4 машин болгосон. Хаан болоос тэгээ Сүхбаатараас Вэрний акцент дээр. Улаанбаатарын цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтээ тэмцгэлцэн албаагчид ихтэй сургуулиудаар явж бусдын халаас болон сүнхнээс эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тусгэлцэн шин технологиг ашиглан нийслэлд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг гарсан өдөр цаг минут үйлдэгдсэн газар объектор нь гэмт хэргийн зураглалтаар тэмдэглэн дүн шинжилгээхийн ажиллаж байгаамаа. Ингэснээр халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа зарим дүүрэгт тухайн гэмт хэрэгээс сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчлсэн арга хэмжээг зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Энэ сарын байдлаар тусгэлцийн албаагчид 20 орчим гэмт хэрэг зөрчлийг үйлдэл дээр нь болон нөхөн илрүүлж шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд үйлчлэгэнд явж буй нийтийн тээврийн том аврын автобусанд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг этгээдүүдийг мөн илрүүлэн бид бүхэн шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байна. Гэмт хэрэгт сэжиглээд хулгайн хэрэгээр орсон хулгайд бусдын эд зүйлсийг авсан гэдэг хулгайн хэрэгээр орж шалгагдаж байна. Одоогоор ажилгүйгаа сая ажил маань зогссон байна. Урд өмнө хийдэг байж харин сая ажилгүй болчиход тэгээ одоо саялныг хийчлээ. Сүүлчмэлийн автобусны бодол дээр байжгаад манай нэгс хоёр явжаад нэг охины утсыг авсан. Тэгээ баригдаад одоо энэ чи шалгалтад ирж байна. Тэр сүүл 32-ын автобусны бодлоос суугаад тэгээд автобусны дотор явж байгаа охины утас авсан. Тэгэл ирээ шалгаж байна. Үеийн нэгстэй анхааруулж хэлээд иймэрхүү гэмт хэрэг бити ороод татагдчих. Энэ нэг үедээ оролцолтой гэж хэлээд нэг өдөр би алзандаа их харамсаж байна. Мөн иргэд маань халаасны хулгайн гэмт хэргийг үйлдэж буй этгээдийг харсан болон энэ төрлийн гэмт хэргийн тухай мэдээллийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэргийн хэрэгтэй тэмцэх хэлтсэд мэдээлж хамтран ажиллахыг мөн иргэдтэй уриалж байна. Баяр ёслолын өдрүүд болон хөл хөдөлгөөн ихс үед халаасны хулгайн гэмт хэрэг буурахгүй байх хандлагатай байдаг. Иймээс иргэд таахан хүн ихээр төвлөрдөг хэсгүүд болох автобусны буудал, үзэр үйлчлэгээний газрууд, эмнэлэг сургууль, зах хөдөлгөөн ихтэй гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байж эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Мөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагууд стандартын шаардлага хангасан хяналтын камерын систем байршуулах шаардлагатай байна. Та хулгайн гэмт хэрэгт өртөхөөс булгоомжил.